эсхий түүрхтэн үзүүлж байна. Тэр одоо 19 жил айл болоод 19 жил болж байгаа. Тэндээс хойш шүтэн мал малж байгаа. Ер нь бол мал дээр байдаг байнгын. Тэгээ зуны цагт ингээд ийм өндөр уламсд гарч ирээд зусчаад эдээ цагааг хийж аваад ингээд доошоо намарж агуур орчтойг гэдэг баха. Сарлаг малчин болохоор ер нь амар бэлчээр шаарддаг амтна. Ер нь шил иймэрхүү газар, өвстэй газар л байлгаж ер нь маллахгүй бол өндөр уултай газар малж явахгүй бол ер нь бэлчээр шаарддаг мал. Тугалснаас нь хойш тэгэл тугалан жоохон бөдөрөөл ирэхээр нь өөртөө тэгэл юм хөмзүүгээл илээл ноолол юу ягаал тушаал доор нь тэгэл яаж ивэр сургандаа сарлагтай маш ивэр харцахгүй бол айгу зэрлэг мал гэж би өөр ойлгодгийн юм. Манай сарлаг бол яг эзнээс өөр хүнээр бараг л саалахгүй. Би нөгөө ингээд ивэржээ минийхөө ганцаараа ингээд сарлаг дотор ганцаараа саадаг учраас хүн аюултай тань тэгээд ер нь бол эзнээс өөр хүнээр бараг л саалахгүй гэнэ тэ. Тэр жилдээ нэг 50 дугуйл 60 дугуйлаас бараг буудаг байсан юм аа. Тэгээд энэ жил болохоор жоохон 100 зурхантай жил учраас нэг 30 гаруй тугалтаа. Тэгээд өхрөө 2 саагаад уг нь бид нэр ингээд 60 гаруй суглаж өглөөд би нэг саачгаа явуулчихдаг байсан байхгүй. Тэгээд энэ жил болохоор нөгөө эдээгээ хийж авах гээд 2 саагаа туглаа ялгах сургасан байгаа. Одоо нэг орчмоор бол нөгөө сүйтэй үнэнээс бол нэг 500 гарна. Тэгэл үнэнээс шалтгаална да. Хөрөхрөөсөө шалтгаална. Өглөө нэг ороо нэг саа. Одоо ингээд сагаа уулчаад ороо 5-6-гийн оронд саа. Таач минийхөө хамраас нь суу гаргаж болохгүй шүү. Энэ нүглээ хэрээд ах юм гээд. Хэрдэг өвчтэй. Наа цэнхэр хөрөө хашаа гарах бай. Наа цэнхэр хөрөө хашаа гарах тугал мөргөд. Манай хол маш өндөр өстэй байдаг. Сарлаг малыг маллах бол маш арчилгаа тэгтээ нэг арчилгаа шаардлагагүй. Яг бэлчээр нь болоо малцах юм бол сарлаг мал хамгийн юу мал байдаг. Амар мал гэх юм уу одоо бид нэр богоос бол хамаагүй амар гэж хэлж болно тий. Тэгээд одоо энэ уулын өндөр бүстэй ирээд ингээд яхаар сарлаг малаа маллах биднэрт сайхан байдаг. Тэгээд одоо ингээд өвс тоосгүй ингээд юу яах юм бол бас сарлаг мал айгүй хурдан зутдаг мал. Өвсгүй байх юм бол их хурдан зутчих. Ээжтэй илж юм нөхөө. Яадаг мал ахгүй. Энэ тарлагын хөрөөлж. Манай сарлагын бух болохоор яг бид нар одоо ингээд намар доошоор бөөлчдөг байхгүй. Энэ доошоо энэ дуут руугаа сумынхаа төрөөр нөчдөг.
Тэгэхээр намар бид нар ийш нүүхэж яхад сарлагын бух болохоор энд үлдчихдэг байхгүй яг энэ өндөр үлдчихдэг энэ бол үлдээд ингээд үйлжээд тэгээд хаваржаад тэгээд бид нар нүгэ гараад ирж яхад сарлагын бух өртөө орж ирнэ. Манай аав ээж хоёр болохоор юу нэ энэ доош 3-ын усуд байдаг. Би өөрөө доошоо нутгалжсэн буянтын усуд байхгүй. Одоо болохоор хоёлаа Сүүрэн Ховд аймаг орцсон. Сүүрэн Ховд аймаг дээр байдаг. Манай аав ээж хоёр 70 гарс усуд байдаг. Манай хадам ээж аав бол хоёр болохоор бид нэр ингээд энэ уулынхаа өндрөөстэй амьдраад ингээд олон жил болж байгаа усуд байдаг. Манай энд бол цусланд бол нэг 2 3 хол 4 найл цусдын доо тэгээд бараг нэг айлууд гараад ирдгүү зам бартаата хэцүү болохоор нэг олон айлууд цусланд гарч ирж чаддаггүй. Тэгээд энэ доор ингээд нэг айл энэ дээр нэг 2 айл ингээл манай ингээл 4 найл цуснда энэ өндрөст. Яг манай энэ байгаа газар болохоор бүтээтгэдэг ийшээ тонгоохоор таг болчдөг, ийшээ давхаар ингээд цахир болчдөг. Цахир гэдэг энэ ийшээгээ даваа тэгээд нуурт гэдэг газар та. Иймэрхүү өндөр уул юмстай амьдэрдэг та бид. Цагаагаар аюутаас сэрүүн намайг аймгийн аврагсаалч 2023 онд би аймгийн аврагсаалч навч яажлаа. Төр засгаар өөрөөгөө бас имлүүлж чадсан гэж боддөө. Төр засаг намайг имлсэн гэж бодож байна юм аа. Цагаан нэдэгээ сум орон нутгтаа нийлүүлэх, зарж борлуулах. Бид нэр одоо би жишээ сум орон нутгт эдээ цагаагаа зарж борлуулж юу яснаас яаж явдсан да. Хамгийн гол нь цэвэр хийж борлуулах, худалчин авахч сэтгэл хангалуун байх гэж талаас нь би 90 цагаан нэдэг хийдэг. Цэвэр хийвэл худалдан авахч сэтгэл өндөр, би ч өөрөө бас тэр зарж байгаа хүн бас өөрөө ч бас цэвэр эдээ цагаан хийж яаж чадах юм бол гэж л боддог да. Ер нь бол цэвэр хийж цэвэрлэл юм хүнд өгье гэж л их боддог хичээдэг да. Одоо манай том хүү болохоор малчин болоо гарцсан байдیں۔ 17 та хүүхдүүдээ одоо 11 дугаар ангийн хүүхдүүд тэрэг 7 дугаар ангиас малчин болгоод өөрөөгөөсөө малдар гарна гэсээр малдар гарцсан хүүхд байт. Тэгээ 3 хүүхд болохоор хичээлд явчтээ. Тэгээ дуугийнхаа дотор байранд байна сумынхаа. Тэгэл ардан тэгэл гуруулаа нь үлдэндээ. Эвэлжээ минийхөө. Эвэлжээ штэ. Манайх ч амар шүрүү нагаартай, хүүтэн аюултай хүүтэн шүрүү нагаартай газар байдаг юм уу? Уулын өнгөрөс болохоор. Хийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр.
Зөвхөн шөнийн хөнгөлөлттэй тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж 5 тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг 8946 99 тэгтэг. Итүүгэн урлам. Монгол гэрийн зөөлөн илэл. Манайх 2022 оны 9 сарын 4-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Монгол гэрийн Солонгос даавун гадар цагаан бүрээс, дотуур цаваг, туурхтай цаваг, ирээн дулаалга, ус нэвтрдэггүй бүрээс, цагаан бирзен бүрээс, өвлийн ирээн хаяавч, цагаан хээтэй бирзент хаяавч, зуны хээтэй бирзент, өрх, уяа, оосор, бүслүүр гэх мэт Монгол гэрийн бүх зөөлөн эдлэл худалдаа. 6, 8, 10 антаа гэрийн бүтээгдэхүүнүүд захиалгаар 24 цагийн дотор түргэн шуурхай гаргадаг. Эсвэр хэмжээ сайтай, давхар ойдолтой, чанарыг эрхэмлэн ажилдаг, үн хэмд хөдөө орон нутагт унаан тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 86 тэгс 70 тэгдөрөв 89 19 89 22. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр алаг хучлага, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө. Хаяг, Баян зүрх дүүрэг, Нарт хотхон, утас 8867 тэгнэг 10 9967 тэгнэг 10. Сод тэг 5. Манайд бүх төрлийн түүх хэвс худалдаалагдаж байна. Давуу тал нь сардуус сайтай учир өссөн унахгүй, элдв үнэргүй, хүний биед харшил өгөхгүй. Бүх төрлийн хэмжээ байгаа. Хямдралтай худалдаа явагдаж байгаа тул та яараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг Сод тэг 5 онлайн шоп Facebook хуудаснаас аваарай. Хаяг 3-4 дугаар хорооллын эцсийн 4 замын уул зураар урагшааргээд 70 м-ийн ваад хэвсэн цэр гэр авахын бараа. Холбогдох утас 8042 тэг 5 8077 тэг 5. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнгүй хүргэнэ. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлэгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Баян өндөр сэлбэртэй углуургадж хийсэн бүх төрлийн тавилгаа чанартай найдвартай хийж хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Мөн бөөний үнээр авах хүмүүстэй хамтарч ажиллана. Холбогдох дугаар 9977 9736 8864 62 24. Тууранд ялас тэрхнээ. Засаалыг бол тэгтээ хийхдээ мэдээж өдөр судрал зайлшгүй харж явах хэрэгтэй. Сайн өдөр их сонгож засаалыг бол мэднэ. За миний бат. Засааг нь одоо яг хуу манай уранхаач болохоор чинь өөрөөсөө засааг нь аваад дил сүүлэнд нь дон болгоод хийгээд тавьдаг байсан. Юу уяа тавьдаг байсан. Домнот тий. Идэх үед бол энэ нурамд задгаа одоо тийм галт хүлээд нурамд нь сайхан юу яагаад нурамд нь болгоод баг зэрэг одоо болгоод хийгээд одоо иддэг байсан. Одоо цагт бол яг хүмүүс бол бас энэ өгчүүд бол маш их сонирхож бас энэ
юу ч энэ засаалч юм бол өөрөө их тэр чигт их уурэг баг. Тэгээ уурэг бол би махуудад бол маш их хэрэгтэй. За хотод маш их ариухан байх хэвээр. Утгаа нэгдүгээр тал ариутгах. Ямар ч нөхцөл бол ариутгасан байх шаардлагатай байдаг. Гадны бактери орохоос одоо сэргийлсэн ийм байдалтайгаар бол заавал ариутгах хэрэгтэй. Хэрвээ одоо засаал маань охир байх юм бол засаалын дараах одоо хүндрэл ихээр тохиолддог байгаа. Тэрнээс сэргийлж бас цэвэрхэн засах хэрэгтэй байгаа. Яг. За засаалыг бол одоо бага наснд нь засах хэрэгтэй. Ялангуяа одоо шүтлийн хязгаалн байх үед нь илүү одоо засахад бол хөнгөн байдаг. За соёолын бараад ирэхэд ч бас гүү гიშгцэн байдаг. Цус их алдах тохиолдол гардаг тул шүтлийн хязгааланд нь арай хөнгөн байдаг. Тэр үед нь засах хэрэгтэй. Засаалыг хизээ үлдэх вэ гэхээр хавар намрын үйлрэлд бол сэрээ буусан үед, хаврын үйлрэлд анхны цас орсон үед одоо засаал хийх нь одоо илүү үр дүнтэй байдаг. Илүү сайн засаал маань одоо мал хөнгөн болж одоо ямар нэгэн одоо гадны халбар орохоос сэргийлж сайн одоо засагддаг байна. Харин ч наачс тийм үл. За одоо нэг чиг орж ирж байна. За энэ дээр нэг хүн ирнэ. Хөлийн бас жаахан дээш татж өгмөр. Энэ за энэ дээр. Эвэрхийтэй байх юм бол бас засаал бол хүндэрнэ. Эвэрхийг нь бас сайн шалгаж засахгүй бол эвэрхий гэдэг бол одоо нөгөө хэвлийн гэлтэй цоорхоо байна гэсэн. Тэргээр нөгөө нэг битсэн цуураа гараад ирдэг. Тэр мөрийг бас харж засахгүй бас болохгүй. Ялангуяа эвэрхий бол унганд нь унаг байх үед нь илүү мэдэгддэг. Нөгөө нэг хуухан руу орж ирээд байдаг байхгүй. Тэгээд нөгөө нэг том бөөсгтэй юм шиг харагдаад байдаг. Засаал бас гар хөнгөж байна. Хөнгөж бас байдаг. Энд нэг малчт маань өөрсдөө бас хинээр засуулах уу, яаж засуулах вэ гэдэг бас өөрсдөө сонгож засуулдаг. Уяачт малчт бол өөрсдөө зассан ч гэсэн энэ талын бас мэдлэгийг бас олгох, өөрсдөө засч байгаа нөхцөл маш одоо ариун цэврээс сахиж ингэж одоо засаал үлдэж байгаа одоо маш чухал байна. Тас цааш за зүг шаардлага байна уу? Эсвэл зүгээд гэдэг юм ба. Аль. За тийшээ хаачихсан. Намайг одоо давтантай өгтөө онгор цэцэг гэдэг. Манайх одоо бог голдуу малдаг тэгээд дээрэн гэтэн мөрттэй. Нөхөр бол айлтны хэд нөхөр байгаа. Тэгээ бог голдуу сааж идэ хийдэг цагаан идэ. Хийж ингэж тусдаа энэ туслан бүтөөт гэдэг газар тусчаад. Тий. Бүтөөт бол манай энэ одоо нутгалж байсан газар нутг байгаа. Тэгээд аавынхаа нутг усан ингэж ямаа малаа сааж үтгэдэг ингэ туслан гарчиж тус тийм аа. Тий. Энэ жил ингэ 140 50 ямаа сааж байна. Өдөрт одоо саасгам 2 удаа саад юм байна. Манайх одоо болохоор 2 тодгоо мал ингээд 2 хотон мал марж байгаа болохоор ганц удаа сааж байгаа гэдэг. Манай газар бол одоо хамгийн өндөрлөгт дорог оршиж байгаа. Тэгээд энэ жоохон сэрүүн көтөн талдаа өндөр цас дуулын юунд байдаг шил газар. Тэгээд ямаасаа ачаад яманахаар нь хонио хайчлах гэсэн жоохон бороочих гээд
өнөөдөр бас нэг хэдэн хонь хайчилсан. Нэг хотон хатал хайчилсан. Өнөөдөр нэг хэдэн хонь хайчлах жоо бураашх гэд байгуул тэр хонь хайчлан дээ. Хоньныхоо ноосыг одоо донны ноосоос өнгөөлж яана мянгаар л аваад шүү дээ сумын дээр дэш. Малын түүхэд өнгөөлж ялангуяа хоньны ноос, хоньны нэхий ямар ч өнгөөс бүхний ширмэр тэгээд хавартныга ямааны нь олвол нэг 100 муутал гараад их шүү дээ. Устгах шүү дээ нэмэргөөлж яана. Тий. Малч дуурлахгүй тэгээд зундууд ингээл ямаа маласаагаал хөрмөхрөө саагаал нэг жоохон цагаан идэ хийгээл тэнэгэрэж болгоод хүүхдэд нь амарч сургууль мургуулд орохт цагаан идэгээрээ тэгээд жоохон болгоч байрал. Өөр малч тэр ямш орлохгүй л шүү дээ. Малын үн вирун жилээс ч дуунаад байна. Шууд Монголд хамгийн өндөр цэгт оршдог шүү дээ маа дуудсан. Тэгээд дуудасаа дээш шилгэж байна. Цаст уулын өнгөд ингээд ирж зусдаг манай айлд үүд. Тэгээд зун дээрээс нэг иймэрхүү л байд шүү дээ сэрүүхэн. Тэгэл голдуу бороо хуртаа. Тэг мал хараа энд байгаас сурцсан. Дэнж тарин ногоо жоох мас муу байна гарц. Жонго андуу байна. Ирэл чанарлаг өвстэй тэгээд малын мах сах чирн амттай чанартай юм л байдаг шүү дээ. Өхрийг нэг өглөө 7 цагт өхөртөө гараад нэг 2 цаг саандаа нэг 30 гаруй өхрийг нэг 2 цагаас саадыг. 7-д гараад тэгэл нэг 2 зээл жоохон саадж ярих юм бол тэгээд 2 мөр өнгөрөөл тэгэл дуусандаа өхрөө сахад зантай өхөр дээрээ суугаад сургаад бас малчин шууд бүгд номхон биш болохоор бас тийм амар биш. Тага яаж харьцах вэ? Маш зөөлөн харьцах юм бол мал хамгийн юм яг л хүн болцсон гэсэн үг байхгүй. Малтай шүрээ харьцах юм бол тэр мал бол яг л дайсан. Эргээд бид нэртэй. Сарлаг бол ер нь тийм мал шүү дээ. Би тэгж сарлаг дээр ер нь тийм дүгэл тавьдаг. Би өөрөө болохоор энэ дор буянтай болохоор манай нутагч Монголтой байсан. Өөрөө болохоор ингээд сарлаг дээр ирээд ингээд тэгээд хантаас 19 жил имээс өхөр саажинда сарлаг малыг саагаад сурсан. Тэгээд их зөөлөн хандвал ер нь сарлаг мал. Их зөөлөн мал шүү дээ. Усууд сүр бараагаас аягүй айдаг тийм биш. Их зөөлөн мал гэдэг. Мал сааж идэ цагаа хийн гэдэг чинь л хүний хүч хөдөлмөр маш л их хөдөлмөр орж ижил энэ идэ цагаа хийн да. Би ганцаараа биш. Хантайгаа тэгээд хүүхдүүдийн хүч хөдөлмөр энэ хүүхдүүд ивлж өгөхгүй бол ганцаараа ивлээ саах юм бол бүр 2-3 цаг саана 4 цаг саана. Босоод ивлгээл тэрэг саагаал дахиад нөгөө хөр очиж тушаал ингээл явах юм бол бүр урт хугацаа орно. Тэгээд ер нь бол сааснаас эвлэгч нь ер нь их даваа юутай да. Эвлэгч сайн байх юм бол өхрийг сааж чадах юм байхгүй. Ямар хэ? Монгол арх болохоор юу айрг исээд айргнээс үүсэндээ айргээ исгэн иссэн айргаа нэрнэ. Тэгэл тэндээс Монгол арх үүснэ. Ингээд жулувч энийг жулувч гэдэг
энэ жоловчаа тавиад энэ дэр ингээд ус халаахаар ууран доошоо ингэж архиулж ордог байгаа. Уур нь ингээ гадагшлаа гарчих юм бол юу яа архин амтгүй гарна гэсэн үг. Тийм учраас архин амттай гаргахын тулд энэ оролтыг заавал энд ингэж ороож өгөх ёстой. Арлыг болохоор одоо аргээ бүлээл бозоо шүүгээл шахаал арал болно. Манайх энэ одоохон дээр бол ингээд одоо бол хамгийн нэмэг нь байхгүй. Нэг аюултай нэмгэн зүсчихээр энэ чи хагараад юу гаддаг байхгүй. Хагаралт ихтэй. Тэгээд хатгаараа нэг жижигхэн бүр их жижигхэн болчдөг. Тэгээд энэ худалдан авахчууд чинь болохоор ийм зүсцэн арлыг зүгээр ингэж авч хийлж авч тавг засах дуртай. Тэгээд ингэж зүсдэг баха. Сарлагын арал чинь болохоор тослог ихтэй. Тэгээд над бол нэг зөөлөн байд юм шиг санагддээ. Гэхдээ ингэж сарлагын арлын урд халуун ингэж хагарч ингэж бутардгүй арал байхгүй хамгийн гол нь их нэгт байдаг арал. За богийн арал гэхээр чинь одоо жоохон халуун үзэнгууд ингээд дотроосоо бамбаагаад хөөгөөд хагаралт ихтэй байдаг. Гэхдээ сарлагын арал ямар халуунд тавьсан ч тэгж хагарахгүй ингээл тостойгаа шарлал ингэ байна. Тэр талаараа давуу талтай. Одоо нөгөө одоо энийг бид нар хинз тугал гэж ярьдаг байхгүй юу? Хинз учраас энэ тугалыг хинз тугалуудаа саахгүй байгаа байхгүй юу? Тэгээ нэг саанаа л гэсэн үг. Хамгийн гол нь тий сүүгийн жоохон дунд оруулж өгнө. Сүүндээ тугал махална. Одоо ногоо ачиж байгаа үед болохоор тугал сүүндээ махалдаг. Тийм учраас энэ хинз тугалыг ерэн саахгүй. Одоо бид нөр хинз тугал гэж ярина нэг. Үхэр хин туухлээ доошоо. Жаглаад за. Орой хэдэн цаг үед үхэр саагуулээ. Доолоо. За. Хонгорогч бас ирж цаалцсан тий. За. Та явд үхрээ дугаар. Үхрээ дэшээ түч. Үхрээ дэшээ. За. Аригч нь болохоор бүлээд аригаад аригнасаа тосыг аваад архийг авна. Аарл гарна. Адууны аригнаас бол шал анги юу. Тэгээ шар тос нь бол эмчилгээний зорилтоор амьтныг авдаг. Энэ сарлагын шар тосыг одоо тэр бүлсэн шар тосыг шарлуулсан шар тос гэж бас байна. Өрөмнөөс тусдаа гардаг. Бас 2-3 янзын тос гарна аригнаас. Тэгээд ингээд бүлээд исгээд ариг исэхгүй эсэх нь аригээ эсэх нь дулаан юмд хувчиж эсэх нь тэгээд тэргээ эргүүлж бүлээд ариг гарнаа. Ариг эсгэж яваа. Тэгээд эндээсээ арлаа гаргаад архиа гаргаад тосоо гаргаад. За өрмийг болохоор одоо ингээд авахтаа болохоор ингээд зүсээд ингээд зүсч авнаа. Ингээд зүсч аваад ингээд хоёр байгаа зүсч аваад тэгээд ингээд гарынхаа юугаар ингээд аваад ингээд тавина гэсэн үг. Тэгээ бид нэр өөрсдөө тэр нөгөө шаг гэдэг нь үлдэхээр дээрээ нөгөө гурлаа хийгээд шагаа хийж идэн нэгээр. Тий холсон тос хэлээд байна. Тий манай уранхахаа холсон тосыг болохоор шаг гэж нэрлэнэ. Шагаа хийж иднэ. Тэгээд эндээс гарсан шарлуулсан тос нь болохоор юмд хэрэг болно. Бас эмчилгээний зурмаар амьтныг авдаг байгаа. Ер нь бол энэ шар тосыг бараг байнгын одоо энэ өрөмлөд авсан юм болсон суугаар одоо би сүүгөө хөөрүүлчихэд тарга хүрнэ. Энд ингээд тарга хүрнэ.
сүү хөөрүүлж байна. Сүү хөөрүүлээд одоо ингээд самраад сарлгийг. Сүү ингээд самраад ингээд сайхан ингээд өрмөлнэ. Тэндээ өрмөг ингэж хийн гэсэн үг байхгүй. Тэгээд одоо ингээд нэг сайхан хөөсөртөл самраад ингээд өрмөлчих нэг аюултай ажил биш юм зүгээр нэг ингээл одоо маргааш ингээл энэ сайхан сарлаг бол нэг самраад байсан шаардлага байхгүй. Монгол өхөр бол их хөөсрүүлжээж өрөм тогтдог гэсэн. Гэхдээ өрөм тогтохдоо бага тогтдог нэмэг нь Монгол болохоор сарлаг болохоор ямар юу байсан ч зузаан тогтдог баха. Энийг бараг иддэг юм дөө. За миний хүүхдүүд өрөм борцогтой цаагаа уучгаад гараад юу яашуу. Туглаа тавьж уруу туучаад бүрийнхаа бас түүж орж ирчээд нэг нь чинь над архины ус зөөж өгөн заа. Аха. Тэгээд миний гадар байгаа өөр бас аргалаа тэр бааса тэр наатлын юунор нь хатаагаар тэр зил дотор биш шүү. Холуур хатаа мэдөө. Зил дотор хатаахгүй шүү. Тэгээд зилээс хол зайтай хатаа шүү. Одоо нэг кид хатана гэд томоор нь шигээд нашаад гიშгэд ингээ хатаавал арай илүү хурдан хатна. Тэгэд зилээсээ хол хатахгүй болохоор өхөр дээр нь нэрээд хөвтөн тооглоо тэгэд үүлээд ард нь авах тийм жоо хэцүү болдог байхгүй. Нэхэн багт. Дээдл нь жоохон хагсраагүй л. За та эдэн гарч нь бас болж гинөө. Зүгээрээ наа чи нэмээ ургамл. Яг тэрэнд баас нь шинхэн нөхөр сая саасан болохоор юу. Дээдл нь хагсраагүй жоохон шингэн байгаа учраас баас болж байгаа зөө. Энэ гол дээр хашаад угаач зөө. Жоохон байж хэдүүлээ гарчиж баас үү зөө. Тэгэхэд дээдл нь хагсраад гарчиж баас болохгүй гэсэн үг зөө. Одоо хатсан аргалдаг ингэ юу вэ? Уудлаад тэнээр аваад асгаад өрөөд одоо боллоо хүртэл нь өржөгд гадна талын ингэ юу? Үхрийн нэм шалдран басар ингэ насч өгнө. Насч өгөхөөр ингэ бороо цаст ороход доторх аргалууд нь юу? Өөрөө аргалууд нь арай гайгүй. Ус чиг норхон арай гайгүй байдаг. Шалдран басар ингэ юу? Бүрхүүлээд шавж өгөхөөр норхон арай бага байдаг доторх аргалууд. Тэгээд дараа зүүн ирээд задлаад түлхэхэд өөрөө байдаг. Сутат энд компани үйлдвэрлэж байгаа Мембром бүрээс маань өөрөө 5-аас 10 жилийн эдлэгээтэй. Нэг ширхэгч оёдл ордгоо. Цельсийн 100 градусд халааж наадгаараа онцлогтой. Салхи бороо зас шуурганд санаа зовх зүйлгүй байна. Энэхүү гэрийн бүрээсийг сонирхож байвал та яраарай. Захиалга хийх учраас яг одоо залгаарай. Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлөлтөд тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг 8946 99 тэгтэг. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр, алаг хучлага, цулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, Нарт хотхон, утас 8867 тэгнэг 10 9967 тэгнэг 10.
итүүгэн урлам. Монгол гэрийн зөөлөн илэл. Манайх 2022 оны 9 сарын 4-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Монгол гэрийн Солонгос даавун гадар цагаан бүрээс дотор цаваг, туурхтай цаваг, ирээн дулаалга, ус нэвтрдэггүй бүрээс, цагаан бирзен бүрээс, өвлийн ирээн хаяавч, цагаан хээтэй бирзент хаяавч, зуны хээтэй бирзент, өрх, уяа, оосор, бүслүүр гэх мэт Монгол гэрийн бүх зөөлөн эдлэл худалдаа 6, 8, 10 антагэрийн бүтээгдэхүүнүүд захиалгаар 24 цагийн дотор түргэн шуурхай гаргадаг. Эсвэрийн хэмжээ сайтай, давхар ойдолтой, чанарыг эрхэмлэн ажилдаг, үн хэмд хөдөөр нутагт унаан тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 86 9 70 84 89 19 22. Одоо ингээд гаруй байхдаа сав монгор биш зүгээр ингээд инженеэр нугаач хэрэгтэй. Гол ус руу савн сүү цагаа идэ ийм цус мос тийм юмнууд оруулж болохгүй тэгвэл нуур алтаангаа догшрно болохгүй. Хэрвээ ямаа мамаа сагаад мал сал гаргасан үедээ ч юм уу данх манхаар голоос жоохон холхон зайтай авч гаруу гож зөө юм даа. Одоо ингээд сүүний шанаг ингээд бодмон зүүдэг шанаг байна шүү дээ. Тэргээр огт ус авч болохгүй. Витамина ус авахын тулд сайн угаагаад цагааг нь гаргаж яагаад угаагаад гаргасны ард нь витаминаар ус авна. Усрох тийм цус мос тийм сүү цагаад оруулж болохгүй. Би хөдөө зуны амралтаараа ахын дээр малдаг. Тэ хөдөө байхгүй мөр унаад мал хариулээд тэгээ чөлөө цагаараа усаар тоглоод аргал түүн ер нь бол хөдөө гой сүү цагаа идэн би эрүүл олон сүү цагаа идэхээр тэгээд мөр унан хөдөөх ер нь л гой. Сайн байцгаана уу? Намайг Эрдэнэ цогтын Элбэг заяа гэдэг. Би Ховд аймгийн Дууд сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-гийн ангид сурдаг. Одоо 7 дугаар ангид орно. Зуныхаа амралтаар би хөдөө гэртээ ирж амардаг. Хөдөө гэртээ ирэхээр нэг л гоё сэтгэл сэргээл нэг цагаан идэл нэг л уужим талд гарсан юм шиг нэг л гоё болдог. Ерөн бол зуныхаа амралтаар ирж аялал зугаалж явж байгаа хүмүүс хогоо ямар нэгэн нууц торонд хийгээд буцаагаа даваад яваад замдаа ч юм уу нэг газар аваачаад шатааж хэрэгтэй. Энэ тийм замраагүй хаяад ахаар голлоо ордог. Уул ус тогшроод байдгаа. Тэгээд гол ган гачиг болно. Ерөн бол голлоо тэгэж их хэмээ замаагүй юм оруулж болдгоо. Сүү цагаа идэл ерөнхийдөө оруулж чаддгүй. Сүү ингээд оруулах юм бол жишээлбэл ингээд үхрийн дэлэн дээрээс ингээд нэг юм гараад тэгээд тэр үхэр огт саалгадгүй. Үхрийн дэлэн дээрээс ингээд юм гарцсан болохоор тэр найр өвддөг байх. За одоо ингээд нэг зарим хүмүүс ингээд нэг хөдөө айл майл зэрхээр ингээд нэг хонь мань алан явдсан штэ. Тэгчээ тэр хонь мань алснаа шууд тэр цустаа гараа шууд голлоо угаачдаг. Тэр голлоо угандаа тэгээд цус мос хамаагүй юм ингэж оруулж болдгоо. Яагаад гэвэл цус мос оруулах юм бол манай доор ингээд тагийн 3 нуур байдаг. Тэр 3 нуур маш их догшрно. Байгаль дэлхийгээ бүгдээрээ хамтдаа хамгаалъя. Сайн байна уу? Намайг Эрдэнэ цогтын Дэлгэр заяа гэдэг. Би Ховд аймгийн Дууд сумд сурдаг. Би 2 дугаар анги одоо би 3 дахь орно. Хөдөө би ээж аавда гоё хөдөө аарц цагаа идэж гоё ааруул цагаа идээ сүү ууж одоо бигээ өсгөж одоо сайн амьдрал. Гэхдээ би ингээд морь унаад гоё явахтаа би их таатай байдаг. Одоо гол моллоо суулга цагаан идээтэй юм оруулж болдоггүй гэдгийг ээж минь надад сайн захидаг. Тэгээд би том болоод хүүхдүүдтэй бас захин гэж би бодож байгаа. Хүүхдүүдээ голоор ямар нэгэн хог хайж болохгүй шүү. Уус бохилдож хүмүүс ухаан болж хутагнаас л усаа авч шаардлагатай болдог.